За хуулийн төслөөс нь хоёр асуулт байна. 19-ийн 4 дээр нь энэ Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжсэн үйл ажиллагаанд бий болсон олон улсад шилжээгүй холбогдох журмын дагуу баталгаажсан сааруулалтын үр дүнг талуудын тохиролцооны үндсэн дээр үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын биелүүлэлт тооцно гэдэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ NDC-г хангахын тулд хувийн хвшлүүдийн бий болгосон сааруулалтын үр дүнг одоо жишээлбэл ямар нэгэн байдлаар зах зээлийн ч юм уу тодорхой одоо ямар үнэлгээгээр авах юм гэдэг юм байхгүй. Өөрөөр хэлбэл олон улсын зах зээл дээр зарах болцоотой энэ кредитийн одоо тохиролцооны үндсээр засагтайжвал хувийн хвшил тохиролцоод аягүй хэцүү. Дээр нь энэ байгаль орчны уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хэрэгсэн төрийн захиргааны байгууллагын гол үүрэг нь бол яг энэ зах зээлийг карбон зах зээлийн үйл ажиллагааг удирдах энэ сааруулалтын үр дүн үүсэх төсөл хөтөлбөр татгалзахгүй гэсэн тодорхойлдог өгч өвшөөрсөн гэсэн тодорхойлдог өөрөөр хэлбэл бүхэлд нэгэ бадчаа. Тэгэхээр хэрвээ ийм тохиролцооны гэдэг ч юм уу ийм ерөнхий заалтууд оруулаад ирэхээр олон улсад ч ийм байдаггүй зах зээлийн үнээр гэсэн одоо шийдлүүд байдаг. Тэгэхээр энэ хувийн хвшлийн энэ одоо зах зээл чинь хөгжихгүй юм шүү. Тэгэхээр энэ заалт чинь ийм тодорхой бүрхэг байгааг энийг яагаад ийм бүрхэг оруулсан юм бэ гэдэг нэгдүгээр асуулт байна. Хоёрдугаарх нь энэ орон нутгийн оролцоо бас айгүй өндөр заалтууд байна. Тухайлбал 23-3-5 дээр нь орон нутгийн өөрөө удирдах байгууллагын дэмжсэн тогтоол тэгээд 8 дээр 3-8 дээр нь болохоор орон нутгийн иргэдтэй урьдчилан зөвлөлдөж санал авсан байх. Тэгээд 24-2 дээр нь энэ үүсэн карбон кредитийн эзэмших эрхийг нь бас төсөл хэрэгжүүлсэн орон нутгийн төлөөлөл нь бас хамтран эзэмшихээр иймэрхүү залтууд орсон байна л да. Тэгэхээр энэ одоо жишээлбэл яг одоо карбон кредит ч юм уу утаа бууруулах, гоцөлжилтөө тэмцэх, энэ мод тарих гэдэг төслүүдийн чинь гол үр дагаврын хүртэх хүмүүс нь өөрсдөө орон нутгийн иргэд байтал. Тэгээ эндээс баахан зөвшөөрөл бид нар уулуурхайн төслүүдийг мэднэ шүү дээ. Ингээд энэ төслүүдийг явуулахгүй байх, хувийн хвшлийн санал санаачлалуудыг хэрэгжүүлэхгүй байх ийм сөрөг хүчин зүйлүүд хязгаарлалтууд байгаа юм л да. Тэр үний худалдаа авах зохицуултууд дээр ч гэсэн энэ орон нутгийн ч гэсэн иймэрхүү зохицуултууд байгаа юм. Тэгэхээр энэ хуулийн төсөл маань бүхэлдээ зүгээр NDC буюу яг улсын тэр зорилгыг биелүүлэхийн төлөөл хийж байгаа хууль юм шиг харагдаад байна л да. Тэгэхээр энэ дээр нэг тодруултууд авмаар байна. Тэгээд өнгөрсөн хугацаанд ч гэсэн яг энэ улсын зорилготой бид нар бас NDC-д ач холбогдол өгж байгаа мó гэхээр зүгээр өнгөрсөн одоо 3 жил 21 онд жишээл энэ аргачлалын хувьд алдаа байж магадгүй 56.4 сая тонн одоо нүүрсчлэлийн хий ялгаруулсан бол 3 жилийн дараа 98.7 болж бараг 2 дахин нэмэгдсэн байгаа байхгүй. Тэгээ бидний зорилт болохоор 54.8 сая тонн нүүрсчлэлийн хийгээр энэ ялгаруулалтаа хязгаарлана гэсэн зорилт байгаа гэдэг. Тэгээ уул нь яг энэ хуулийг гаргаснараа одоо ач холбогдлыг нь ойлгоод байна л да. Энэ одоо Монгол улсад хэрэгтэй төслүүдийн санхүүжилт одоо их үүсвэр талдаа ч юм уу эсвэл бусад одоо дэмжлэг талаас бол ашиглаж болохоор ийм дүр зураг байгаад байна. Гэхдээ яг одоо энэ хуульд орж исэн заалтууд нь яг тийм агуулгатай биш. Засаг өөрийнхөө одоо NDC-гээ биелүүлэхийн тулд шахсан ийм дүр зургууд харагдаад байна л да. Энэ дээр тайлбар өгөөч. Ажлын хэсэг 4-р фикр боо. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн Ямбатай гишүүний асуултанд хариулъя. Нэгдүгээр асуултын хувьд хувийн хвшилд бол ямар нэгэн дарамт учруулахгүй. Яагаад тэгэхээр энэ зах зээл минь өөрөө шин тутам байгаа. Хэрэгжүүлэгч байгууллага одоо мэрэгчлэлтэн боловсон хүчнүүд маань бас тутмаг байгаа. Энэ үед бас төрийн оролцоо байж одоо байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэрэгдэх одоо цагуур орчин шинжилгээний газраас энэ бүх хэмжилтийн багж тоног төхөөрөмжүүд маань тэнд одоо суурьсан байдаг. Тэр үүднээс нэгдүгээр, хоёрдугаарт төсөвт ямар нэгэн дарамт учруулахгүй оронтой нэмэхгүй байх үүднээс энэ одоо цагуурийн байгууллагыг одоо байгаль орчны дэргэд байгаа байгууллагыг оруулж оруулнаа гэж үзэж хуулийн төсөлд оруулсан. Зөвшөөрөл олгох зохицуулт нь бол зах зээлийг хязгаарлах биш, харин одоо Монгол улсын үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт болон бусад үндэсний эрх ашигыг хамгаалах зорилготой зарим сааруултын үр дүн Монгол улс өөрийн үндэсний тодорхойлсон хувь нэмэртээ оруулах, хоёрдугаарт нөгөө одоо олон улсын жишгт байдаг давхарцсан бүртгэлийг л ер нь одоо хурцсан сэргийг их зорилгоор энэ хилцээр хийж оруулнаа гэж оруулсан байгаамаа.
За хоёрдугаар асуултын хувьд орон нутгийн иргэдийн оролцоо их байна гэж гишүүний асуулт байна. Тэгэхээр энэ бас иргэдээс ирүүлсэн санал олон улсын туршлага дээр бас энэ карбоны зохицуулалттай холбоотой олон маргаан арбитрийн шүүгүүдээр явд юм бил. Ялангуяа энэ карбон шингээлттэй холбоотой ой болон малын бэлчээр дээр одоо бас их маргаанууд үүсдэг. Тэгэхээр энэ газар бэлчээр дээр одоо карбон шингээлтийг хийх үйл ажиллагааг заавал тухайн орон нутгийн засаг дарга мөн иргэдэд засаг даргаас тогтоолоор зөвшөөрөл аваад мөн орон нутгийн иргэдэд танилцуул мэдээлэл өгж авах ажлыг зохион байгуулж үр шимээсээс орон нутгийн иргэдэд хүртэх энэ гурван зохицуултыг оруулж өгсөн байгаа. Энэ бол одоо олон улсын түншлэгч байгууллагуудаас хуулийн төслийг боловсруулах үед бидэнд өгсөн зөвлөмжийн дагуу хийгдсэн ажил байгаа. За ийм тодруулах. За инх төвшингийн тодруулж асууя. Хувийн хвшил дарамтгүй гэдэг 19-ийн 4 дээр чинь олон улсад одоо шил энэ зах зээлийг энэ агентлагч өөрөө зохицуулж хийж тэгээд олон улс зарах болцоотой энэ сувгийг чинь яг энэ одоо хаалгыг нь барьж байгаа юм чинь энэ нэг агентлагч юм байгаа. Тэгээд тохиролцооны үндсэн дээр үндэсний тодорхойсон хувь нэмрийн зорилтын биелэлтэн тооцож болно гэдэг. Жишээлбэл улсынхаа NDC-д тооцчоор тооцъё гэдээ авчий гэвэл одоо жишээлбэл энэ яаж тооцох аргачлал нь байхгүй. Тэгэхээр чинь энэ тохиролцсны аргаар гэдэг чинь төртөө тохиролцсон гэж байхгүй. Тэгэхээр шууд өөрийнхөө энэ зорилтонд улс тооцоолохоор авахд ямар нэгэн хамгаалалт зорилт байхгүй. Нөгөө талд нь яг өмчлөл нь байна гэж оролцогч талууд тэр карбон кредиттэй өмчлөх эрх нь байгаа гэж байгаа боловч яг энэ эдийн засгийн харилцаанд орох үед бол тохиролцоо гэдэг энэ ерөнхий залт чинь олон улс төр бол энэ чинь одоо дуудлага худалдаагаар ч гэдэг юм уу олон улсын жишиг үнээр ч гэдэг юм уу иймэрхүү зүйл байдаг байтал чинь дэр чинь тохиролцоо гэдэг чинь өөр ингээ хаачиж байгаа. За ажлыг хариулъя. 4-р микрофон. За энэ хуулийн заалт нь хувийн хвшлийн зах зээлийг дахин хэлэхэд зах зээлийг хязгаарлах ус тэгээд яг үндэсний тодорхойлсон хувь нэмэртэй аль нь орох юм бэ, аль нь орохгүй гэдгийг зөвшөөрлийг л өгч байгаа. Зарим тохиолдолд сая хэлсэнчлэн давхарцсан бүртгэл орох гэдэг. Тэгэхээр талуудын тохиролцоо гэдэг нь бол төр хувийн хвшлийн бий болгосон сааруултын үр дүнг нэг талын байдлаар үндэсний тодорхойлсон хувь нэмэрт тооцохгүй гэдгийг бас оруулж өгч байгаа. Тэгэхээр танаа энэ үүсгэсэн кредит маань энд манай үндэсний тодорхойлсон хувь нэмэрт орохгүй гэдэг л одоо ойлголцолд хоёр талаас хүрнэ гэдэг баталгаажуултыг хийж өгч байгаа. Хэрэг ийм зохицуулт байхгүй болохоор нэг сааруултын үр дүн хувийн хвшил зах зээлд ашиглаад төр нөгөөх нь үндэсний тодорхойлсон хувь нэмэртэй бүртгэгч эрсдэл үүсээд байгаа. Тэгээд тэрэн дараа нь бол одоо нэлээд том асуудал үүсэх нь манай олон улсын гэлзээрээр хүлээсэн үүрэгт маань бас тодорхой одоо хариуцлагын асуудал яригдах учраас энийг бол заавалчгүй тусах үүсэтэй. Бүр За дахиж тодруулъя. Хариулт хангалтгүй л байгаа даа. Юу өөр хүн хариулах юм уу? Хариулт ойлгохгүй шүү, асуулт ойлгохгүй. Сая бол зүгээр шал өөр юм өөрөө сая асуултанд хариулсан бол асуултаа сайн мэдэхгүй юм шүү. Өөр хүн хариулт өгмөр нь мэддэг юм байвал мэдхгүй бол мэдгүйгээ хэлж. За ажлыг 4-р микрофон. Байгууллагын яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга Батүлзээ оруулах гишүүний асуултанд хариулъя. За яг хувийн хвшилд мэдээж үндэсний тодорхойлсон хувь нэмэр дээр бид нар Монгол улс олон улстай нөгөө амлалт өгсөн. Тэр амлалтаасаа хэрвээ кредит болгоо гаргаад зарчих юм бол тэр амлалтанда хүрээгүй буюу бид нар буцаагаад нөгөө хүрсэн амлалтах хүрэх ёстой амлалтаас хасагдана гэсэн үг. Тэр энэ давхар тооллогыг заавал тэгэхээр за карбон кредитийн хувьд бол нөгөө үндэсний гэж байгаа. Олон улсын улс хоорондынх байгаа. Олон талд байгаа. Нэмэх нь нөгөө Vere Gold буюу одоо сайн дурын зах зээл гэж байгаа. За сайн дурын зах зээлийн үн бол яг тэр тухайн мөчөөр явж байгаа. Үндэсний За инх төвшин гишүүний асуултанд бичгээр хариулт өгье. Хариулт хангалтгүй байна. Хариулт тодорхой бос байна.
Тэгээ нэг гоё нэртэй чухал хуулийг оруулаад ирдэг. Оруулж ирсэн хуулиндаа төрдөө давуу байдал бий болгоод хувийн хвшил иргэд аж ахуй нэгжээд дарамтлсан хүн суртал бий болгосон давуу байдал болгосон ийм одоо тэгш бус байж болохгүй. Тийм болохоор энэ хуулиуд дээр бас ингэх төвшин гишүүн ярьж байгаа үнэхээр одоо иргэд аж ахуй нэгжүүдтэй ямархуу ээлтэй бодлого байгаа. Байгаль орчны уур амьсгалын өөрчлөлтийг шийдэхэд бүх нийтийн оролцоо хэрэгтэй. Энэ тал дээр тийм бүх нийтийг оролцуулах тал дээр яаж урамшуулж хөшөөрөг байгаа бичгээр хариулт гүйцээж өгөөрэй. Зочин танилцуулъя. Улсын их хурлын гишүүн сайн буянгийн амар сайхны урилгаар нийслэлийн налах дүүргийн ерөнхий боловсролын 100 дугаар сургуулийн 1996 оны төгсөгчид улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Төрийн ордонтой танилцж байгаа төгсөлтийнхөө одоо 30 жилийн ог тэмдэглэж байгаа нийт төгсөгчдөө улсын их хурлынхаа нийт гишүүдийн нэрийн өмнөөс эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсээрэй. Даваа хүүгийн пүрэв даваа гишүүн асуултаа асууя.